За сайн байцгаана уу та бүхэндээ хобби ногоочин байгална. Өнөөдөр андимбэр манайхан болохоор газрын айлм уутталойл гэдэг энэ пизалес жимсний үрийг авч байна. Олон улсын интернэшнл нэр нь бол пизалес. За герман нэр нь болохоор андимбэр. За андин гэдэг нь болохоор Зүүд Америкийн 6000 метрийн өндөр тийм уул байгаа. Энэ уулан дээр энэ жимс ургадаг. Тийм учраас энэ уулын нэрээр андимбэр гэх германууд нэрлэлсэн. За ийм сайхан жимс байгаа. Олон наст тийм учраас та бүхэн энийг одоо нутагшуулаад ургуулах юм бол маш сайхан ургана. Усанд хийгээд ингээд үндэс гаргаж болно. Би энийг хугалчаад одоо усанд хийгээд тарай. Үндэс цохиж байна. Ингээ хийсэн. Одоо 3 хонж байна. Үндэс хурдан гарахгүй юм шиг байна. Энэ дахиад өнөөдөр нэгийг хугалцсан. Нэг аваад бас хийчих усанд. Хөрхий бүр цулжлаа. За авах гад хугалчаад байна. За би болохоор андимбэрээ сараа тавьсан байна. 2022 оны 3 сарын 3-нд өрөө хийсэн юм байна. Энэ өрөө 2022 оны 3 сарын 3-нд өрөө хийгээд 5 сарын 1-нд би энийг гаргаж тарьсан. Нэг игнэ ингээд битүү нэг игнэ ингэж тарьсан байгаа. За энэ хүртэл энэ сүүлийнх нь болохоор эмгэн хүмүүс идээд бүр өстэй навчинд бүр юучгүй идсэн байсан. Ингээ хөөрхөн ургацсан шүү. Энэ хэсгийг. За ингээ нэг игнэ тарьсан. Энэ олон наст болохоор би энийг одоо хучаад өвлжүүлнэ гэж бодож байна. Ерөөсө дор нь нэг 20 см хараатай үлдээгээл шүлдээгээл тэгэл хуччихна. Таналт маналт ерөөсө хийх шаардлага байхгүй. Тэгээ энэ бутлаад ингээ өхрийн нүц шиг ургана. Айгүй их юм хатуу. Энэ хараа ийм хатуу нуурахгүй. Хатуу ийм бүр ийм мөчр байгаа. Ийм айхтар энэ мөчрөнд нь ийм хатуу. Бүр хугарах юу яахгүй. За нэг ийм ишин ийм бүдүүн хараа. Ишнээс ийм бүдүүн. Нэг ишнээсээ ингээд салаалаад урагчжээ доороо хараа. Үнсэн гараад ирсэн биш төхөрхөн. Эннээсээ ингээд салаалаад ургац. Энийг бол одоо хучгал хэрэгтэй юм байна да. Шороогоор ийм бүдүүн ургасан. Шин дараа. Тэгээ ийм бүдүүн ургасан болохоор энийг бол одоо сайхан хучаад өвлжүүлнэ. Би одоо энийг 20 см тайраад тэгээ хучаад өвлжүүлнэ гэж бодож байна. Ийм хүчтэй сайхан ургасан. Дараа ингээд дандаа салааллаад ургачих. Салаалаад ингээ өхрийн нүц шиг ургадаг. Тэгээ тийш нь бүр өхрийн нүдний бутнаас бүдүүн ургасан юм шүү дээ. Хараа ийм хүчтэй энэ том уулын орой дээр ургадаг юм чи харахгүй л дээ энэ. Зүүд Америкт дулаахан л баг. Гэтэ уулын орой дээр бол ерөөсөө 100 очиж явахад бол сэрүүхэн бил шүү дээ. Бүр битүү өөлтэй. Тэгээд айгүй сэрүүхэн тийм bijсэн. Тэгэхээр энэ өөлжүүлэхэд их сайхан өөлжих ийм сайхан одоо манайхаар газрын айлм уутталойр гэдэг Оросууд зарим нь болохоор алтан жимс гэх юм бэлээ. Алтан жимс германууд ч гэсэн алтан жимс гэж нэрлсэн байсан. За тэгээд энэ мийнхаа үрийг та бүхэндээ аваад та бүхэн энэ үрээ сайхан нутагшуулаад эргчил тэгээ айл болгон цонхон дээрээ балкон дээрээ тагтан дээрээ ингээд савнд тариад ингээд ургуулаарай. За энэ үрийг болохоор ингээд та бүхэн утга мутгаар юм уу юмар ингээд аваад
навсын энэ нойлын цаасан дээр нь ингээ наачихна. Төрийн чигээр нь ингээл аваа шууд нойлын цаасан дээр наагаал тэгэл хадгалчих. Тэгэл дараа нь тэр нөгөө үр наасан нойлын цаасаа хавар болохоор шороогоор очиж өгөөл тэгэл ургачна. За одоо энийг та бүхэн одоо 11 сард 10 сард ингээ хүүтрээд ирэхээс өмнө тайраад ингээ усанд хийгээд үндэслүүлж болно. Дээдлийн нь бол ерөөсө тайраад бүгдийг усанд хийж үндэслүүлээрээ ийм хараа шар цэцэг гарна ийм голдоо ийм хар дандан бээр нанд ингээ тэр нөгөө ууланд ургасан берг тэр ууланд ургасан ийм хүчтэй пизалис ийм алтан жимсний үрийг та бүхэндээ явуулах гээд авч байна. За энэ их хөөхөө энэ хараа ингээл салаа болгон нөгөө сугнаас нь ингээ салаа гарна. Тэр салаанууд нь ерөөсө бүгд ингээ дахиад ингээ бас сугнаас нь ингээ салаа гаргаал тэр салаанууд нь ургаал ингээ салаалал одоо энэ нэг ширхэг ийм пизалис чинь бүр ийм их олон болоод ингээ салбаагаад ингээ сайхан бутуулж ургана. Тэт айгу хатуу айгу тийм гоё бүр яг мод шиг хатуу ийм гоё жимс байгаа. За тэгэд та бүхэн миний ингэж явуулж байгаа эко био өрөөг нутгшуулаад их орондоо ингэж био эко эрүүл хүнсээ тараарай. Энэ басаараа авах гээд хугалцаа. Тоо ийм цуцаа ийм хүчтэй ийм штэ тэгсээр энэ хөрхөн байж байна. Энд би бас нэг хугалчаад тэг нөгөө 5 салаага тавь боос суугантай сайн боож чадаагүй юм шиг байна уу хатчиж. Би ингэн хугалцсан газараа дандаа 5 салаа тавьж боодог. За ингээ авах гад энэ рүүгээ орж авах гад үеийнхаараа салаалцсан. Сагсгаар юм болохоор хугалчаад байх юм. За тэгээ та бүхэн минь энийг гоё ургуулаарай. За энэ болохоор уут лойл байна. Ийм улаан өнгөтэй энийг би урд нь тарьж байсан. Энэ болохоор олон наст ингээ нүгөө яваад энэ ерөөсөө тэгээд тарьсан газараа дараагийн жил нь ургахгүй ингээ нүгөө яваад байдаг. Ийм улаан өнгөтэй доторх нь бас ийм улаан ийм уут лойл байгаа. Энийг би дахиж ерөөсөө тариагүй. Энэ тэр үед авчихсан үр харин би сая хайсан чинь гараад ирж байна. Тэрнээс дахиж тариагүй байгаа. За энэ бол яг жинхэнэ уут лойл нь. Энийг одоо алтан жимсэл гэж нэр өгвөл гоё юм да. Ийм чихэртэй айгүй гоё амттай юм. Тийм гашуун эсгэлүү юм байхгүй. Энэ маш гоё юм чихэрлэг. Тийм сайхан жимс байгаа. За ингээд та бүхэндээ нутгшуулаа сайхан ургуулаарай. Энэ гоё өрөө очихоор гээд энэ өрөөг та нар түрүүн явуулсан энэ жил тарьсан хүмүүс 20 см градтай. Одоо энэ салаасан болгоныг ингээл энэгээр нь ингээл тайраал нэг 20 см энэ дээдлийнх нь жоохнуудыг нөртөл одоо энэ байлаа гэхэд энийг ингээд сугнаас нь гарсан жижигүүдийг хүртэл хайчилж аваад усанд хийгээд өрслүүлээл тэгээд өвөл тасалгаантаа ургуулж болно. За өвөл та бүхэн энийг ингээд хэрвээ савнд хийгээд үндэслүүлээд ургахуулж болно. Тэгээд гэртээ оруулах юм бол нэмэх 15-аас дээш градуст байлгахгүй. Энэ нэг өвөл унтчихдаг болохоор тэгээд нэмэх 15 градусаас доош хасах градуст орохгүйгээр нь 0-аас 15 градуст байлгаарай. За хасах градуст орчвол нэг жоох хэмжүүлдэж магадгүй. За би гадаа байгаагаа хочно. За ингээд цөмөрөө туршиж үзье. За энд би нэг энэ пизалис алтан жимсээ ингээд савнд тарьсан байгаа. Тэгээ энийг болохоор би нэг салаануудыг салаалуулахгүй аваад исэн чинь дороосоор энэ ерөөсөө нэг л үр хийсэн нэг үрслэгээ шүү. Тэгэхээр тараа ийм олон гараад ирсэн. Салааг нь уруулахгүй болохоор дороо ингээд буталчдаг юм билээ хөрхөн. За энийг одоо би ингээд тайраад
Нэг 20 см ширтээ тайраад тэгээд 7 газар оруулаад 15-аас дээш халуун биш тийм газар үйлчүүлнэ гэж бодож байна. За эндээс ганц нэгийг аваас хавна. Тэгээд хүлэмжиндээ оруулж үзнэ. Зуны хүлэмжинд. За энд нь хочиж үзнэ. За тэгээд энэ жижигнүүдийг тайраад усан тэгээд өрслүүлж үзнэ. За ингээд та бүхэн бас туршаад тэгээд энэ алтан жимсийг хэмжээгээр тайраад эрүүл мэндтэй үнэтэй хөрөнгө оруулаарай. Тэгээ нутагшуулчих юм бол жил болгон өөрөө гараад ирэх нь сайхан шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье.